би нэргүүтээ санал нэг хувийн тэтгэврийн тогтолцоо бий болох эрх зүйн орчин хэрэгтэй байгаа. Хувийн тухайд бол би ахаад нэг ганцхан зүйлийг хэлж байгаа ганцхан. Энэ бол өөрөө хэлсэлтэй яваа. Өнөөдөр хувийн даатгалын сангуудын хуримтлал ямар эсэлтэй байна гэж ярьж байна. Бүх тэтгэврийн даатгалыг тийм болох юм бол тэр эсэл чинь үндэсний хэмжээнд бууж иж байгаа гэдгийг их сайн ойлгох ёстой байна. За яг энэ асуудал дээр бас үнэхээр болгоомжтой хандах гэдэг дээр санал нэг байна. Яагаад тэгэхээр хууль эрх зүйн акт өнөөдөр тодорхой гараагүй байгаа тохиолдолд эрсдлийг хэн хариуцах вэ? Хуримтлал бий болгосон эдийн засгийн эргэлтийг яаж хийх вэ? Эрх зүйн ямар байгаа вэ гэдэг асуудал бол хөндөгднө. Тийм учраас өнөөдөр шимтгэл төлөгчд маань харьцангуйгаар ажлын тогтмол байртай нийгмийн хариуцлага ухамсарсан байгууллагад ажиллаж байгаадаа найдаад шимтгэлийг төлж байгаа. Гэхдээ энэ шимтгэлийн хуримтлал өөрөө эдийн засгийн ямар эргэлтэнд орж байна вэ? Эргүүлээд эрсдэлд орохгүй гэх баталгаа юу вэ? Энэ эрх нь одоо эрх зүй үүрэг нь ямар байна вэ гэдгийг тодорхой болгосны үндсэн дээр энэ үйл ажиллагаагаа бас баталж явах хэрэгтэй. Сан санаачлалыг бол үгүйсгээгүй гэж. За баярлалаа. Одоо 323 мянган тэтгэвэр авагчтай байна. Эдгээрээс өндөр насны тэтгэвэр авж байгаа нь бол 220 мянган хүмүүс ингэ авж байгаа. Одоогийн байдлаар их юм бол шимтгэл төлж байгаа яг тэтгэврийн даатгал сан төлж байгаа хүмүүсийн харьцаа нь 2 шимтгэл төлөгч өөрөлдвөл 1 тэтгэвэр авагчийг бол одоо даагаад явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдал нь өөрөө насжилттайгаа уялдаад ирээдүйд 2020 он 2030 он яваад ирэхин цагт энэ харьцаа өөрөө алдагдаад ирэхин цагт нөгөө хуамын цонхны үе маань өөрөө тэтгэврт ороод ирэхин цагт тэтгэврийн сангийн энэ зардлыг одоо дутуугийн хаанаас нөхөө гэдэг асуудал нэлээд томор яригдах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоогийн яг энэ нөхцөл байдал энэ байгалийн баялагийг бид нар одоо инфляц үүсгэхгүйгээр ашиглах, байгалийн баялагын энэ олж байгаа орлогоо бид нар үе удам дамжсан хэлбэрээр урт хугацаанд ашиглах гэдэгтэйгээ уйж өгөх юм бол харин одоогийн энэ тэтгэврийн шинжилэл дээр энэ тэтгэврийн даатгалын ирээдүйд энэ үүсэх зардлаа хаахын чиглэлээр үе үеийнхний хоорондын одоо бүгдэнд нь хамааралтай хэлбэр шийдэх энэ болцоог бол олох юм болцоотой юм байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ ч утгаараа бид нар тэтгэврийн даатгалын шинжилгээний хүрээнд 3 давхартай байх гэдэг дээр түрүү гамбалд ойлж байгаагаар суур тэтгэвэр буюу универсал тэтгэвэр. Хоёрдугаарт нь бол одоо ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн өөрсдөө шимтгэл төлсөн шимтгэлтэй уялдаж авдаг тэтгэвэр. Тэр нь бол хуваарлтын зарчим, өнөөгийн зарчим дээрээ байхаар гуравдугаарт нь одоо энэ хувийн ажлынхны хийж эхлээд байгаа зарим нэг салбарт гараад байгаа энэ нэмэлт сайн дурын үндсэн дээр бүрэн хуримтлалын зарчим дээр явдаг энэ тэтгэврийн тогтолцоог бид нар хуулчилж өгөхөөр ингэж оруулж гисэн байна. Ямар ч гэсэн энэ тэтгэврийн шинжилэл хийх ёстой. Даатгалын шинжилэл хийх ёстой. Заашгүй бүх нийтийг даатгал хамруулах ёстой. Тэгэхдээ эхний одоо энэ 2003 тогтолцоо тогтолцоод шинжилгээг хийх юм бол 1-2 дахь тогтолцоог нь төр ямар нэгэн байдлаар иргэдийн ирээдүйн баталгааг хангах хөрсийг нь бүрдүүлэх ийм нөхцөлийг нь тавья. За 3 дахь нь нэмэлт даатгалын системүүдийн одоо юу бол нэлээд их бодож энэ хуулийн хүрээнд судалгаа экспертүүдийн хүрээнд нэлээд олон орны дуршлага эрдэм судлаачдын үндсэн дээр одоо гарах ингээд олон давхрах тогтолцоороо орох шаардлага байна гэдэг дээр бол санал хэрэгтэй байгаа. Нийгмийн даатгал гэдэг юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөн тэр жил шимтгэл төлсөн тэр мөнгөөр тэр жилийн тэтгэврийг тавихыг л нийгмийн даатгал гэж байна. Тийм үед бол ямар ч хоримтлал гэж байхгүй. Нэрийн даасан даа бичнэ хаант бичлээ гэсэн тэр бол ерөөсөө хоримтлал биш. Энийг байхгүйгээс бол миний мөнгө алга болчлоо. Нөгөө засгийн газар мөнгө алга болгочлоо гэдэг яриа бол хольж гутгаж байгаа юм. Энэ ямар хэрэгтэй үед гардаг вэ гэхлээр зэрэг засгийн газар одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нэг зүйл бол нэрийн даансанд суулсан мөнгөний 5%-ийг хуримтлалд өгч байх хэрэгтэй. Өнөөдөр. Гэтэл тэр байхгүй. Зүгээр л бүгдийн өнөөгийн дэвтэрт өгөөд байгаа учраас одоо нэг тэтгэврийн сан алдагдaltaй учраас ийм болоод байгаа байхгүй юу. Өнөөгийн манай 60 оноос өмнөх тэтгэвэр бол ерөөсөн маш болж сүүлийн хэдхэн жилийн орлогоор шимтгэлтэй нь холбоолгүйгээр өгч байгаа учраас маш өндөр гарч байгаа. Тэгээд нөгөө 60 оноос хойш төрс одоо залуучууд учраас сайн мэдэхгүй байгаа шүү дээ. 60 хүртэл хаачимлээ гэдэг. Хэрэг дээр нь тэдний төрөвчийнх нь одоо бүрөөсөн тал хуваар гарах гэж шүү дээ. Энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээрт бол өмнөх тэтгэвэр бол хэтэрхий өгөөмөр 5 жилээр шууд тооцоод ингээд өгчдөг. Энийг өөрчлөх хэрэгтэй. Нэмэхдээ нөгөө 30-40 хуваар нэмждэг. Ингээд бүр балаа шүү дээ. Дээр нь бол 60 оноос хойш төрөгчдийнхээ бол одоо тэр нэрийн дансыг бол яаж явах хэрэгтэй. Жил болгон дансан дээр аривжуулт хийж явах хэрэгтэй шүү дээ. Нөгөө зохиомл инфляцаар. Тэгээ хажуугаар нь 5% эх оноос бол зүйн 10% нь бол хоримтлалд оруулаад тэр дутсан хэрийг засгийн газар өгч явах хэрэгтэй.
одоо шилжилтийн зардал гэж нэрлэдэг. Ийм зүйлийг өнөө хүртэл хийхгүй байгаас болоод тэгээд дэтгэврээр одоо бүр тоглож ирсэн шүү дээ. Одоо дэтгэврийн санаа нь 60% алдагдтаа улс бол дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Тэтгэврийн даатгалын сангийн хувьд ер нь тэтгэврийн даатгалын хувьд хуваарлтын буюу хуримтлалын гэсэн энэ хоёр зарчмаар явж болно. Тэгэхээр таны сайн ярьж байгаа тэр хуваарлтын зарчим дээр явж байгаа энэ тохиолдолд тэр нэрийн дансныг орлогыг хийсвэрээр бүртгээд явж байгаа энэ тогтолцоон дээр одоо энэ дансанд мөнгө байх ёстой. Энэ дансанд мөнгө байгаагүйгээр би ирээдүйд тэтгэвэр авахгүй гэж ярих бол ирэх байхгүй. Энэ бол бид нар тэтгэврээ бодохдоо ажилласан жилийнхаа 60 сарын буюу 5 жилийн сонгож аваад түүнээсээ бодоод тэтгэврээ бодохдоо яг адилхан зарчмаар ерөөсөө л тухайн хүний шаардлага хангасан үед тэтгэврийг бодохдоо нэрийн дансанд нь бодож цугларсан тэр мөнгнөөс нь бодож тэтгэврийг бодох тэр тэтгэвэр бодолтын дарга санхүүжилт нь өөрөө бол хуваарлалтаар л явж байна. Тэгэхээр энэ үед бол тэр дансанд мөнгө байна уу байхгүй хамааралгүйгээр энэ нэрийн дансны мөнгө чи өөрөө тэр инфляцтайгаа уялдаж хөдөлмөрийн үлсний 3 жилийн дунджаараа өсөөд ингээд өссөөр байгаад тэтгэвэр дарахт нь олж байгаа учраас энэ бол тэр үедээ нөгөө оюун санааны нэгдэл буюу хуваарлалтын зарчмаараа ингээд тэтгэврээ аваад явна. За нийгмийн халамж гэж нэг юм байна. Энэ дунд тийм халамж өгөөд байна уу, хуваарлалт явагдаад байна уу, баялагын хуваарлалт явагдаад байна уу гэдэг асуудал олон нийтийн бас анхаарлын төв байгаа гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол бүгд л одоо улсаас зүгээр мөнгө авч байгаа. Тэгээ энэ юу юм бэ? Халамж юм уу, хуваарлалт юм уу? Халамж гэдэг бол яг ерөөсөө тодорхойлтоос бол одоо амьдрах чадваргүй өөрийгөө аваад явах тэр чадлагүй байж байгаа тэр нийгмийн эмзэг бүлэг хэсгийг тэр эрсдээс хамгаалах ерөөсөө хэдэн чиглэсэн яг төрийн бүр нарийн бодлогыг л хэлж байна. Энэ бол халамж. Бүх нийтэд тарааж байгаа асуудал маань бол яг энэ баялагын хуваарлалтын зүгээр нэг хэлбэр одоогоор л яваад байгаа. Зүгээр энэ дээр ямар байх ёстой вэ? Зөв зохистой яа зөв зохистой болох вэ гэдэг дээр бол маш их одоо ярилцаж одоо зөвшөлтөд төрөх одоо энэ чиглэлээр бодлого боловсруулах хэрэгжүүлэх юм шаардлага байж байгаа. За тухайлах юм бол бид сая ярьлаа. Шилжилтийн зардлын асуудлыг одоо шийдэж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр бид бол одоо хүнээр бол юу гэдэг гинт олсон хоолоо нэг өдөр бүгдийг идэх гэж дараад байгаа хүн шиг ийм байдалд орчод байгаа Монгол улс бол. Тэгэхээр бид уг нь зүүн яах ёстой вэхээр ирээдүйнхээ төлөө тэрийг хадгалж бусад одоо цаашдаа орлого бий болгох цаашдаа амьдралыг авч явах зүйл рүү зарцуулахаар ингэж ийм шийдэл гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр энэний маань нэг хэсэг нь өөрөө юу вэ гэхээр ерөөсөө тэтгэврийн шинжилэл энэ тэтгэврт хамрагдаж чадаагүй байж байгаа хүмүүс мөн нэрийн насанд нь хуримтлал үүсч чадаагүй байж байгаа хүмүүсийнхаа тэр дансанд одоо энэ байгалийн баялгаасаа бид одоо тодорхой хуваар бүр ингээд байнгын шилжүүлдэг хуримтлалын сан үүсгэх тухай асуудлыг эхний ээлжин шийдэх ёстой байна. Энэ маань өөрөө ямар зүйлээс урган гарч ийн гэхээр ерөөсөө бид ирээдүй хойч үе одоогийн байж байгаа өнгөрсөн үеийн хооронд одоо баялагын хуваарлтын тэгш зарчмыг л барих ёстой гэдэг зарчмаар зарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид байгалийн баялагыг одоогийн байж байгаа хүмүүс нь бүгдээрээ одоо хувааж идэх биш тийм үү? Энэ ирээдүй хойч үедээ үе дамжуулан хэрэглэх юм баялаг болж өөрөх ёстой гэдэг зарчим дээр л. Энэ дээр нэг асуулт байна. Нөгөө түрүү яригдсан тийм тэгш хуваарлалт уу, оновчтой хуваарлалт уу гэдэг асуудал байна. Тэгэхээр оновчтой хуваарлна гэдгийг бол бид илүү нөгөө юунд ярьж байгаа юм та. Халамжийн тал руу. Тэгш хуваарлтын зарчмаа бид ярихдаа баялагын хуваарлтанд ярьж байгаа. Баялагын хуваарлтыг бол бид хэрэглээ биш дахин баялаг болох зам руу л хуваарлах хэрэгтэй гэдэг зарчим ярьж байгаа. Хуваарлтын нэг гол арга хэрэгсэл нийгмийн хамгаалалт өөрөө байдаг. Яг тэр тусмаа нийгмийн халамж бол хуваарлтын бүр одоо нөгөө нийгмийн хамгийн дор байгаа эдийн засгийн өсөлтөнд орж чадахгүй байгаа нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгаа тэр хүмүүст баялагийг дахин хуваарлах замаар аваач өгөх одоо тэр үндсэн дээр хөгжлийг нь хангах энэ арга хэрэгсэл гэж үздэг. Энд баялагын хуваарлт ихтэй зэрэг бид чинь эх орныхон бүхэл элс шороо бүгд бол бидэнд хамааралтай. Тэрнээс орж ирж байгаа орлого бүгд бидэнд төртөлтэй байх ёстой. Нийгмийн байгалийн баялагын хуваарлт гэдэг чинь татврынхаа системээр орж ирнэ шүү дээ. Ямар татвар хуваарлтын нөөцийн төлбөр. Тэгээд тэр нь төсвийнхөө хүрээнд эрүүл мэндэд боловсролоор нэг хамжтай явдаг болохоос биш тусад нь байгалийн баялагын хуваарлт гэж бас нэг юм гаргаж ирж баахан ардмын толгойг эргүүлээд баахан сонгуулийн шоу болохгүй байхыг хүсэж байна. Ягаад гэвэл байгалийн баялаг бол ерөөсөө л тэр татврынхаа системээр явбал улсын нэгдсэн саншуудад төсөвч. Бид нар зүгээр л дотроо нодингийн амралтын хүрээнд л энд явж байгаа шүү. Хүн татвараа төлчөөд ирээдүйн хадгаламжийн баталгаатай болоё гэж тэтгэвэр бий болгож байгааг улс дэмжиж хуулийн хүрээнд баталгаажуулах ёстой гэдгийг зориуд хэлж байна. Хүмүүс өөрийнхөө ирээдүйн баталгааг бий болгох гэдэг шүү дээ. Тэтгэврийн
хадгаламжийг болгож иргэдэд итгэлтэй хоримтлалтай болгох хэрэгтэй. Иргэдэд. Тэр нь харин хуулийн хүрээнд найдвартай ашиглах тухай асуудал. За халамжийн байгууллага мэргэжилтнүүдтэй халамжийн асуудлыг судалдаг судлаачдаас ярилцж хахад бас тодорхой хэмжээд энэ халамжийн асуудлыг улс төрөөс салгачих юм бол халамж яг явдаг зүй тогтолоороо явж байгаа гэдэг тайлбарыг өгчээснийг бас энэ зүгээр сануулад хэлчихэж бодож байна. За алтаа дараад бас тийг 2 минут байна. Ерөөсөө энэ тэтгэврийн даатгалын хувийн сектор гэдэг бол энэ хууль эрх зүйн орчноос төрүүлээд бий болоод яваад байна. Тийм учраас энийг одооноос эрсдлийн хааж эрх зүйн орчингийн бүрэн бий болгож үүнийг одоо хийх ёстой шүү гэдгийг энэ эдийн засгийн форумоос шийдэл гаргахад оруулж өгөөч. Хоёрдугаарт нь ер нь ирээдүйд энэ насжилттайгаа холбогдож ирээдүйд тэтгэврийн даатгалын сан маань энэ улс орныхоо хувьд гэсэн бид нар бол томхон асуудал болох юм байна. Тэгэхээр одоогийн эх орны энэ байгалийн баялагаас орчих гээд байгаа энэ хөрөнгө мөнгөтэйг уялдуулан энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой нэг хуваар юм уу жил болгон энэ ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдэг зүйлийг бий болгох талаар бас анхаарах ёстой байна шүү. Ингэснээр байгалийн баялагынхаа энэ орж байгаа энэ орлогыг түрүү сангийн яамнаас хэлжсэн шиг нэг өдөр гидсээ задлаа идэх биш. Ирээдүйн урт хугацаанд ашиглах үе үе хооронд дамж одоо бүгдээр хүрээлтэйгээр ашиглахын болцоо болгох юм боломжтой байна гэсэн үгнээс энэ хоёр саналыг бас оруулах хэрэгтэй санал. Ер нь бол зайлшгүй хоримтлын систем шинжих шаардлагатай. Ялангуяа байгалийн баялаг өнөөдөр ашиглаж байхад хүний даасанд байгаа 25 сая төгрөг шүү дээ одоо. Тэрний чинь хүн маргааш нас орчихвол тэрийг авч ашиглах хэрэгтэй шүү дээ. Даах түр. Тэр хүний эрхийг тэгж одоо зөрчилж болохгүй шүү дээ. Ер нь бол 90 оноос хойш өнгөрсөн 20 жилд хувийн сектор байхгүй байгаа цорын ганц санхүүгийн гэх юм уу эсвэл нийгмийн халамж аль талаас нь шаардуулна салбар бол тэтгэврийн салбар. Бид нар бусад бүх салбар алдаатай, мадагтай ч гэсэн хувийн хвшилт шилжснээр урагшилсан. Ер нь өнөөдөр энэ улс хувийн хвшлийн нуурын дээр явж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар иргэдэд өөрөө өөрсдийнхөө ирээдүйд зориулсан хуримтлал бий болох тэр бололцоог нь хуулиар олгох ёстой гэсэн алт уяг даргын энэ нэгдсэн хуралдаанд оруулах гэж байгаа саналыг бүрэн дэмжиж байна. Нийгмийн даатгал дээр одоо төрийн сансан жилийн 0.5% хүүтэй гээл байгаа ийм детальны юм дээр энэ салбарт зүтгэж байгаа сэтгэлээ өгч байгаа хүн болгон яг хариуцлагатайгаар дуугарч ярьж хөрөөсэй гэдэг уриалмаар байна. Эцэст нь нийгмийн даатгал гэдэг бол хариуцлагын тогтолцоо. Ирээдүйд бид өөрийгөө хариуцна гэсэн үг. Тэрнээс биш нийт улс орон даяараа Рио Тинто гэдэг нэг аврагч ирж биднийг хариуцна гэж л хүлээгээд байхаа бид одоо өнөөдрөөс эхлээд зогсоох ёстой шүү. Ийм хоёрдугаар төр халамжийн бодлого дээр ганц юм хэлье. Энэ дээр зүтгэж байгаа энэ салбарын гэж байгаа хүмүүс нь хүчтэйхэн шиг өөрийнхөө тэр мест суудлаа золиослооч хамаагүй улс төрчтэйгөө тэмцэж энэ нэг халамж биш шүү дээ. Энэ чинь инх тайвныг худалдаж авч байгаа гэж одоо баруунда ярьдэн шүү дээ. Инх тайвныг ард түмнээс худалдаж авч байна. Ард түмнээ ахуулж байна. Энийгээ бид зогсоохгүй бол бид өөрсдөө их тэнэг байдалд орох гэдэг байна. Баярлалаа. Бид одоо байж байгаа боломжоо ашиглаж ер нь одоогийнхоо эдийн засгийг халаахгүй зөв голдролоор нь явуулаад тэгсэн түүнийхээ хажуугаар нийгмийн хамгаалал ирээдүйнхээ баталгаан асуудлыг давхар хангаад мөн одоо хөрөнгө оруулалтын хадгаламж одоо энэ хоримтлалын томоохон сангууд бий болгох ийм одоо хэд хэдэн асуудлуудыг одоо нэг одоо сумаар буудах одоо бүгдийг одоо нэг дор шийдэх иймэрхүү хувилбаруудыг одоо бодож хэрэгжүүлэх нь илүү зүйтэй байхаа л гэсэн ийм саналтай байна. Миний одоо олзуурч байгаа юм бол нийгмийн хамгааллын бодлогод шинжилгээх цаг болсон гэдэг дээр бүх талууд оролцогч нар санал нэгдсэн. За хоёрдугаарт нийгмийн хамгааллын бодлого бол ганцхан ядуу хүн зориулсан бодлого биш. Хүн болгон зориулсан бодлого. Тэр тусмаа нийгмийн дундаж хэсгийг ядууралд орохоос хамгаалсан эрсдэл рүү дүлхэхгүй байх бодлого. Энийг одоо докторжуулж төсвийн доктортой бодлогын хүрээнд, баялагын хуваарлтын хүрээнд хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн их олзуурхуйчтай маа гэж бодож байна. Ерөн салбар хуралдаа өндөрлөж